Эрүүл мэндийн яамнаас 2022 оныг удирдлагын манлайлал, дэмжлэг, зохион байгуулалтын хариуцлагыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн болон үйлчилгээ үзүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, олон улсын жишгт ойртуулан хөгжүүлэх зорилгоор эрүүл мэндийн чанарын жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан аймгийн нэгдсэн эмнэлэг үйлчлүүлэгчийн оролцоотой чанартай аюулгүй эрүүл мэндийн үйлчилгээ иргэдэд хүргэх зорилгоор үйлчлүүлэгчийн аюулгүй байдал тусламж үйлчилгээний хүртээ хэмжээг нэмэгдүүлэх, үйлчилгээний соёлыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Нэгдсэн эмнэлгийн яралтай тусламжийн үйлчилгээний тасаг нь 24 цагийн турш бэлэн байдалд ажиллаж, дуудлагаар болон амбулатороор ирсэн үйлчлүүлэгчдийг эрмэлэн ангилж, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлдэг. За манай яралтай тусламжийн тасаг оны 15 оны бүрэлдэхүүнд үйл ажиллагаа болж байгаа. За үүнээс ихэмж 5 ахлах сувилагч, 1 ээжийн сувилагч, 8 үйлчлэгч, 1 гэсэн үйл ажиллагаа болж байна. За яралтай тусламжаар хоногт нийт 20-с 40 хүн үйлчлүүлдэг. Ирмэлэн ангилт хийхэд эрүүл мэндийн сайдын 2021 оны 19 сарын 30-ны 814 дугаар тушааландаа ирмэлтэй байдаг. За энэ ирмэлэн ангилт маань амт тэнцсэн буюу хөх, нэг яралтай буюу улаан, яралтай буюу шар, яралтай бус буюу ногоон, хүлээгдэх боломжтой буюу цагаан гэсэн ирмэлэн ангилууд ордог. За ирмэлэн ангилт ерөөдөө амт тэнцсэн хөх, улаан ирмэлэн ангилт ерөөдөө 5-15 минут тусламж үйлчлэгээ үзүүлж явах хэвээр. Мөн ногоон цагаан ирмэлэн ангилтаар 60 минутаас 2 цохорт хүлээгдэх боломжтой байдаг. За бид яралтай тусламжаар ирж байгаа үйлчлүүлэгчд маань яралтай тусламжийн сувилагч маань хүлээж аваад ирмэлэн ангилтаа хийгээд эмчтдээ мэдээлээд эмч маань болохоор анхныхаа үзлэг шинжилгээ хийгээд шаардлага тохиолдолд дараагийн тасаг руу илгээгээд хөнгөн үйлчлүүлж байгаа юм бол гэртэн болохоор ар гэртэн зөвлөгөөгөө буцаадаг байгаа. За 2022-ын 9 сарын байдлаар 5200 хүнд тусламж үйлчлэгээ үзүүлсэн. За үүнээс хосол хэмтэл их хөвийг эзэлж байгаа. Энэ дотроо тусдуугаар машин барьж байгаа аварын тусламж үйлчлэгээ их хөвийг эзэлж байгаа. Мөн одоо архины хордлого иш хүн ирдэг. За энэ хүмүүстэй бид болохоор тусламж үйлчлэгээ үзүүлээд ажиллагаа хийгээд 3 дугаар шаталд илгээх юм уу эсвэл дараагийн тасгуудтай илгээх байдлаар тусламж үйлчлэгээ үзүүлдэг. Зарим хүмүүс маань болохоор зочин үзээр үйлснээс хойш гэртээ болохоор ажиглаад 2-3 хоног юм уу 3-4 хоног ажиглаад хүндрэх тохиолдол ирдэг. За энэ болохоор ялангуяа оройн цагаар их ирдэг. Энэ оройн цагаар ирсэн тохиолдол болохоор нарийн мэргэжлийн ажлын цаг дууссан байдаг учраас бид нарийн мэргэжлийн хэмжээ шаардлага тохиолдолд гэрээс нь дуудах тэр үед л орж хүлээгдэх цаг хугацаа ордог. Энэ үед маань болохоор ард иргэд маань бас стресстэй ирмэлэн ангилтыг ойлгодог бас бухимдах тохиолдол их байгаа. Тиймээс ард иргэн зөөр илэргүүд нь тухайн үедээ амбулатороор юм уу өөрийнхөө тусламжийг эртхэн аваад явах юм бол стресстэй бухимдах тохиолдол бас баг гарнаа. За манайх шаардлагатай тохиолдол одоо хүн төвөө ирэх юм бол манай яралтай тусламжийн тасаг дээр авилга нарийн мэргэжлийн инженерийн дуудаа зөвлөгөө өгдөг. Зөвлөгөөгээ дараа цаашийнхаа одоо үзлэг шинжилгээ онцлогоо хийгдээд бас дараагийнхаа тасаг руу юм уу эсвэл дараагийн шатал руу явуулах юм уу бас онцлогоо шинжилгээ бас хийгддэг байгаа. За ард иргэд манай яралтай тусламжийн тасаг ирмэлэн ангилтыг ойлгож өөртөө болон одоо яралтай тусламжийн ажил хүндрэлж чирэгдэл учруулахаар тусламж үйлчлэгээ авахыг та бүхэндээ хүсэж байна. Эрүүл мэндийн сайдын 294 дугаар тушаалаар яралтай болон яралтай бус гэсэн ангиллаар төргөн тусламжийнхаа дуудлагыг хүлээн авдаг байгаа. За иргэд маань дуудлага өгөхдөө тухайн хүнийхээ овог нэр, регистрийн дуугаар, нас, хүйсийн нотлороо тодорхой хэлээ. Тэр хүнийхээ маань биеийн байдал ямар байгаа, хаана яаж өвдөж байгааг тодорхой манай оператор сувилагчид хариулж мэдээлэл өгөх хэрэгтэй байдаг байгаа. За одоогийн байдлаар манайх өдөрт 20-с 30-аас дээшийн дуудлагатай байгаад байгаа. За дуудлага болохоор бидний хүлээн авахдаа хамгийн гол нь яралтай дуудлагаандаа төрүүлж явдаг байгаа. Яралтай дуудлаганд маань ямар дуудлага орох вэ гэхээр төрөх насны эмэгтэйчүүд, төрөх гэж байгаа ээж өд дуудлагаанд хамгийн түрүүнд ордог. Энэ маань 2 хүний амь настай холбоотой учраас хамгийн түрүүнд явдаг байгаа. За дараагийн дуудлагууд маань зүрх судасны өвчтөл, яралтай осол гэмтэл, аваарын дуудлагууд маань хамгийн ихээр ордог. За иргэд маань болохоор дуудлага өгөөд дуудлага маань маш удаан хугацаагаар ирж байна гэсэн гомдол мэдээлэл манаа дээр айгүй их ирдэг байгаа. Төрүүлээд бид нэр яралтай дуудлаганд аваа таны одоо дуудлага хүлээгдэх тодорхой хугацаатай байдаг учраас тэр хугацааныхаа дагуу бид бүхэн та бүхэнд үйлчлдэг байгаа шүү. За иргэд маань болохоор
тодорхой хэмжээний эрүүл мэндийн боловсролоо бас дээшлүүлэх шаардлагатай байна. Нэг түрүүнд яагаад вэ гэхээр хүмүүс маань ихэвчлэн шөнийн цагаар толгой өвдөн, дотор мухуу оргино гэсэн дуудлага одоо маш ихээр ирдэг. За тэгээ яваа очихоор болохоор өргөөрөө үзүүлэх боломжтой амбулаторийн үзлэгт одоо хамрагдах бүрэн боломжтой хүмүүс маань гэртээ байж идэг байгаа. За тэр хүмүүс дээр очиод бид нэр одоо даралт буулгах хэмжлэгээ хэмнэ хийгээд ирдэг. За очиод тусламж үзүүлж ирэнгүү дахиад маргааш нөгөө хүмүүс маань ахин дуудлага өгдөг. За тэгээ яагаад үзүүлээгүй юм бэ гэхээр нөгөө л одоо яваагүй даралтны имэйл дууссан гэсэн одоо хариултыг бид бүхэнд хэлдэг байгаа. Тэгэхээр иргэд маань нин төрөнд одоо өөрийнхөө уудаг даралтныхаа имийг гэртээ тогтмол байлгаад өөрийнхөө хажууд байлгаад ямар юм уудгүй гэдгийг мэдээд өөртөө одоо бидээ авч байгаарай гэж иргэдтэй хэлмээр байна. За нэгэн одоо амьсгалын замын хөгжлөл хүүтэн сэрүүний улиралд болж байгаатай холбогдуулаад амьсгалын замын хөгжлөл нь маш ихээр ихсэн. Тийм болохоор эцэг эхчүүд маань хүүхдийнхаа халууралтын ядаж намдаагаад байж ах хэрэгтэй байна. За хүүхдийн халуураад гэсэн дуудлаганд одоо очихоор хүүхдийн халууныг буулгаагүй, халууны юм байхгүй гэсэн юугаар хүүхэд маань 39-оос дээш халуурахаараа хүүхэд маань татаж эхэлдэг. За тэгээд ээж аавд маань одоо хүүхэд маань татаад байна гэд маш их одоо сандарсан байдалтай байж идэг. Тэгэхээр та бүхэн маань хүүхдээ парацетамолтай лаа юм уу, парацетамол, ибупрофеныг өгөөд байгаад хүүхдийн халууныг буулгаж авах хэрэгтэй байгаа шүү. За бага насны хүүхдтэй аав ээжүүд маань эмийн сандаа бол парацетамолоо эмийн сандаа байлгаж хараа гэж хэлмээр байна. Дуудлага хүлээн авахтай болохоор дуудлага өгж байгаа хүмүүс маань дуудлага өгөхдөө тухайн хүнийхээ овог нэр, регистрийн дугаар, нас хүүс, гэрийн хаягийг болохоор онон төвчтэй тодорхойлох ёстой. За одоо хаягжилт маань шинээр явагдсантай холбоотойгоор хүмүүс маань хаягаа одоо хуучнаар нэг хэлээд шинээр нэг хэлээд байдаг. За одоо 2-13-ын 131 гэдэг юм уу тэрнийхээ хэлэхгүйгээр одоо хуучнаар 2-13 гингүүдээ 1-2 гэсэн дуудлагуудаа хэлдэг. Тэгэхээр бид нэр одоо хуучин хаягаар нь одоо хаажчиад хуучин өөр айл дээр очих жишээний дуудлагууд нь байгаад идэг. Тэгэхээр хүмүүс нь байрууд маань бас тодорхойгүй байгаад идэг. 88 дугаар байр, 95 дугаар байр гэсэн байруудтай. Одоо тэр байрууд маань 111, 113 дугаар байр болсон. Тэгэхээр 111, 113 гэсэн байрууд маань дахин шинжилэгдсэн өөр байрууд бас давхарсан байрууд байдаг болохоор хүмүүс мань хаягаан тодорхой хэлж байгаарай.